Танд маш гайхалтай нэг материал танилцуулъя. Энэ бол хөвөн, гэхдээ чулуу буюу чулуун хөвөн. Хөвөн шиг хөнгөн мөртлөө шатдаггүй, ус чийг нэвчүүлдэггүй, дууг маш сайн тусгаарладаг. Тэгээд дулааныг бас маш сайн тусгаарладаг буюу хэрв барилгын материал болгож ашиглавал танай байшин халуун зэрүүхэн, хүйтэнд дулаахан, галт тэсвэртэй, гаднах чимээ шууганаас ангид байх болно гэсэн үг. Тэгвэл чулуун хөвөнгийн нууц юу вэ? Учир нь түүнийг базальт гэдэг чулуугаар хийдэг. Базальт гэдэг нь маш хатуу чулуу гэсэн утгатай ба үнэхээр базальт нь маш хатуу шин чанартай учраас эрт дээр үеэс олон салбарт үр өгөөжөө өгсөөр ирсэн. Багаж хэрэгслийг гэрлэх билүү, хөшөө, баган, хан, замын материал болж өнөөдөр харин барилга байгууламжийн дулаалгад чулуун хөвөн байдлаар өргөн ашиглагдаж байна. Хамгийн хатуу чулууны нэг болох базальтаар хамгийн галт тэсвэртэй хөвөн хэрхэн хийдэг вэ гэдэгтээ өнөөдөр хамтдаа танилцгаая. Яагаад заавал базальт гэж өөр чулуугаар хөвөн хийж болохгүй юу? Базальт юугаараа онцлог вэ гэвэл галтуулын гаралтай учраас. Галтуулын гаралтай хамгийн түгээмэл эрдэс бол базальт юм. Захиурийн давхар эсэл багтай магний ба төмрөөр баялаг мөн кристалл бүтцтэй учраас базальт маш өндөр температурт хайлдаг. Тийм учраас базальтаар хийсэн чулуун хөвөн галын тэсвэр маш сайтай. Хэрв таныг байшин барих хэрэг гарвал танд дулааныг нь тусгаарлах материал хэрэг болно. Эдгээр нь жишээлбэл хөөс байж болно, хөөсөнцөр байж болно, шилэн хөвөн байж болно, эсвэл чулуун хөвөн байж болно. Хамтдаа эдгээрийг шатааж үзцгээе. Харж байгаачлан танай гэрийг болцшгүй галын аюулаас хамгийн найдвартай хамгаалж чадах бүтээгдэхүүн бол чулуун хөвөн юм а. Тэгвэл хамтдаа чулуун хөвөнг хэрхэн үйлдвэрлэдэг вэ гэдгийг харцгаая. За түүхийн ид маань энүүгээр дамжаад галтуул руу орд юм байна. Яагаад галтуул гэж хэлж байна вэ гэхээр энэ чулуу бол өөрөө галтуулаас гарч ирээд хатсан чулуу. Түүнийг буцааж хайлуулад лав болгох процесс энд өрнөж байна. Галтуулын лавтай халууны хувьд жижигхэн, материалын хувьд жижигхэн учраас бидний харж буй энэ зүйл бол ерөөсөө л хиймэл галтуул юм. (1500 Цельсийн хүртэл халаахын тулд кокс ашигладаг юм байна. Коксыг ингэж нэг гараараа барьж үзэх гэж. Кокс бол өнөөдрийн соёл иргэншлийг маань авч яваа одоо босгосон материал шүү дээ. Гэхдээ одоогоор бид нар коксыг урдаас импортлж байгаа. Уг нь бол нүүрс бол манай экспортын голлох бүтээгдэхүүн гэдгийг бид мэднэ. Хэзээ нэгэн цагт бид нар коксыг өөрсдөө үйлдвэрлэдэг болоосаа гэсэн ерөөл тавья. Гэхдээ үүний тулд бид нар инженерчлэлийн сэтгэлгээгээ хөгжүүлэх нь чухал, үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь чухал. За энэ бол энэ үйлдвэрийн зүрхэн. Хайсан түүхийн эдийг энэ хойно харагдж байгаа Fiberizer гэдэг машин эслэг мяндас шиг болгож хувирж байгаа. Болж буй процесс нь товчхондоо халуун хайлмаг эргэлдэж буй халуун төмөр дээр унахтаа цацарч цацарсан тэр хэсгийг нь халуун агаараар хүчтэй үлээхэд түүхийн эд маань нарийн ширхэгтэй мяндас хөвөн шиг материал болж хувирдаг байна. Энгийнээр харьцуулбал хөвөн чихэр хийх процесстэй маш төстэй. Манай үйлдвэрийг яагаад Евробазальт гэж нэрлэсэн бэ гэвэл чулуун хөвөн маань анх Европт байсан үүсэлтэй. Тийм учраас бид Европ хоног төхөөрөмж, Европ стандарт, Европ технологиг Монгол нэвтрүүлээд үдээсээ явуулаад явж байна. Угсралт маань 2 жилийн хугацаанд үргэлжилсэн. 2 жилийн хугацаанд бид Италийн баруун 20 гаруй инженеруудтай хамтарч ажиллаад одоо яг 100 яг Монгол залуучууд маань ингээд үргэлжлүүлээд аваа явж байна. Манай үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд маань Италийн Gamma Mechanic компани төхөөрөмжүүд, бүр автомат төхөөрөмжүүд байгаа. За хүн болоод бууж ирсэн чулуун хөвөн байна.
Дээшээ энэ дамнуургаар үргэлжилж яваад хэвэнд ороод шахагдаад тэгээд савлагдах процесс маань үргэлжлэх юм байна. Ямар нэгттэй байх вэ гэдэг тохируулгаас хамаарат 40-оос эхлээд 160 кг метр куб нэгттэй 7 төрлийн бүтээгдэхүүн захиалгаар хийгдэх боломжтой. Энэ үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд бүрэн автомат учраас маш цөөхөн хүн ажилт юм байна. Нэг ээлжиндээ 8-аас 12 хүн ажилдаг гинэ. Тэгээд 24/7 тасралтгүй ажиллаад жилд 16,000 тонн чулуун хөвөн үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Чулуун хөвөн бол байгаль орчинд маш ээлтэй материал юм. Зөвхөн барилгын салбарт ашиглагддаг зүйл биш. Газар тариаланд ч гэсэн маш үр дүнтэйгээр ашиглаж болох үс бүтээгдэхүүн. Гидропоник буюу ургамлыг хөрсгүйгээр зөвхөн ус болон шим тижээлийн уусмал дээр ургуулах арга гэж байдаг. Газар тариалан гэхээр арай буруу юм шиг. Магадгүй газаргүй тариалан гэвэл арай оновчтой болох юм болов. Юу вэ гэхээр хөрсний оронд энэхүү чулуун хөвөнг ашиглаж ургамлыг илүү хурдан, илүү хэмнэлт бас хяналттай, илүү эрүүл ургуулж болдог байх нь. Энд нэг гоё метафор зүйрлэл хэлмээр санагдаж байна. Яг л энэ хөрсөн дээр илүү чанартай, илүү хурдан, илүү эрүүл ургах ургамал шиг Монгол улсад нэгэн шинэ үйлдвэр нэгдснээр дотоодын экосистемдээ эерэг нөлөө үзүүлж олон боломжийн үүд хаалгыг бусдад нээж илүү гэрэлт ирээдүрөө хөтлөн хэмээн найдаж байна. Евробазалтад тавтай морил гэж хэлцгээе.